Сайн бацгаана та бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ жил ойртож байгаа болохоор та бүгд шинэ жилийнхээ зорилгыг сэтгэл догтлон гаргаж байгаа гэдэгт би маш их итгэлтэй байна. 2013 он юу хийж бүтээмээр байна вэ? 2013 онд яг юу хийж бүтээвэл таны сэтгэл хангалуун байх вэ? Та хүрхээ мэдэхгүйгээр тэнд хүрч чадахгүй. Юу хийхээ мэдэхгүйгээр түүнийгээ хийж чадахгүй. Тиймээс бид юуны төрөнд зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Эрүүл мэнд, санхүү, карьер, оюун санаа, гэр бүл, олон нийтийн ажил, мэдлэг боловсролгээд амьдралынхаа бүх л талбарт нэгдүгээр зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт бид зорилго биелэгдсэн байх хугацааг тодорхойлох хэрэгтэй. Гуравдугаарт зорилготой хүрэхийн тулд таны өмнө ямар бэрхшээлүүд байна вэ? Түүнийг тодорхойлно. Дөрөвдүгээрт зорилгоо биелүүлэхийн тулд танаас ямар чадварууд шаарддаг вэ? Түүнийг тодорхойлно. Танд ямар чадварууд байна? Та ямар чадваруудыг нэмж эзэмших хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тавдугаарт зорилгоо биелүүлэхийн тулд таныг дэмжих, танд туслах хүмүүсийг тодорхойлох хэрэгтэй. Ингээд зурдугаарт энэ бүгдийн дагуу төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй. Бидний гаргасан зорилго биднийг цаг тутамд хөдөлгөж байх хэрэгтэй байдаг. Тиймээс үүний тулд нэгдүгээрт бид агуу томыг мөрөөдөж, агуу томыг зорих хэрэгтэй. Яагаад агуу томыг бодох ёстой гэж үүний ач холбогдол юу вэ гэвэл агуу томоор бодох нь амжилт гаргах хүслийг байнга сэргээж бодрааж өгч байдаг. Агуу ихийг бодох нь ололт амжилт гаргах сэвдэл болж өгдөг. Хоёрдугаарт 1, 2, 3 жилийн зорилго гаргахын хажуугаар холын зорилго гаргах хэрэгтэй. Холын зорилго нь ойрын зорилгод тохиолдох саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг. Зорилгоо биелүүлж байх явцад бидэнд янз бүрийн саад бэрхшээлүүд гардаг. Эдийн засгийн уналтанд орох, гэр бүлийн асуудлууд гэх мэт олон саад бэрхшээл гарч ирж байх тохиолдолд бид холын зорилгоо мэдэж байгаа тохиолдолд, холын зорилгоо биелүүлсэн тохиолдолд бидэнд ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг мэдэж байгаа тохиолдолд бид ойрын зорилгод биелүүлэх явцад гарч ирэх саад бэрхшээлийг хөнгөн даван туулах чадвартай байдаг. Ингээ 3 дугаарт өдөр тутмын хийх ажлын жагсаалтыг гаргах хэрэгтэй. Хэрвээ өдөр тутмын хийх ажлын жагсаалтыг өдөр тутамдаа гаргаж чадаагүй тохиолдолд бид хийхч биш, мөрөөдөгч чигээрээ үлддэг. Мөрөөдөгч байх хэрэгтэй. Гэхдээ түүнийгээ бодит болгохын тулд өдөр тутмын үйлдэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Амжилттай болон амжилтгүй хүн хоёрын нэг ялгаа бол өдөр тутмын хийж байгаа үйлдэлээс маш их хамаардаг. Ингээд дөрөвдүгээрт нийт зорилгоо маш нарийн тодорхой болгож түүнийгээ мэдрэх хэрэгтэй байдаг. Жим Роны хэлсэн үг байдаг. Эхлэхийн тулд төгсгөлийг харсан байх хэрэгтэй. Зорилготой хүрэхийн тулд та зорилгынхоо эхлэлээс ахуулаад эцсийг хүртэл оюун ухаандаа нэгнгөө харж, амталж, үнэртэж, мэдэрч, барьж, тэмтэрч чадсан байх хэрэгтэй. Тиймээс юу хийхээ төлөвлөөгүй байж өдрөө бүү эхлүүл, юу хийхээ төлөвлөөгүй байж 7 хоногоо бүү эхлүүл, юу хийхээ төлөвлөөгүй байж сарыг бүү эхлүүл, юу хийхээ төлөвлөөгүй байж жилийг бүү эхлүүл. Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол цааш нь найз нөхдөдөө дамжуулаарай. Мөн ukademur.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Та бүгд амжилт хүсье. Дараагийн видео бичлэг хүртэл баярлалаа.